Шинмонгол технологийн коллежийн 2024 оны онцлог үйл явдал. Сургуулийн эзэдийн булгад өөрчлөлт оруулж, эдгээр курсээс эхлэн мэргэжлэр нь эсэлт авч эхэллээ. Шинмонгол технологийн коллежийн 11 үеийн 157 нисгчийг мэргэжлэр нь элсүүлэн сургуулийн хөтөлбөрт шинжилэл хийн ажиллаж байна. Сургууль үүсгэн байгуулагдсны 10 жилийн яг зохион байгууллаа. Шинмонгол технологийн коллеж үүсгэн байгуулагдсны 10 жилийн яг өгсөн ажлуудыг үе шаттай зохион байгуулж 2024 оны 9 сарын 13-нд Шинмонгол Эрдмийн хүрээлэнгийн хүрээнд 9 сарын 27 оны өдөр Монголд анхны 3 космос сургуулийн хүрээнд 11-р сарын 1-ний өдөр Япон улсад хамтран ажилладаг сургууль аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан зохион байгууллаа. Уг баярын үйл ажиллагаануудын хүрээнд 10 жилийн ололт амжилтаа олон нийтэд таниулж, дараагийн 10-ны зорилгоо хамтдаа тодорхойлон, сургуулийн нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлгийг 6 оюутанд гардуулсан. Төгсөгчдөд дэд бакалаврын зэрэг олгож дипломын блокчейн баталгаажуулалтыг хийж эхэллээ. 2023 оны 7 сарын 7-нд батлагдсан дэд боловсролын тухай хуулийн дагуу 2024 онд төгссөн 66 төгсөгчдөд дэд бакалаврын зэрэг олголоо. Төгсөгчдийн анх дугаар чуулга уулзалтыг зохион байгууллаа. Төгсөгчдийн анх дугаар чуулга уулзалтыг нийт 6 үеийн төгсөгчдийн төлөөллийг оролцуулан зохион байгууллаа. Уулзалтын үеэр төгсөгчдийн одоогийн карьерийн талаарх ярэ, спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд энэ оны 8 дугаар сард Монгол дахь төгсөгчдийн уулзалт, 11 дугаар сард Япон дахь төгсөгчдийн уулзалтыг зохион байгууллаа. ЭМЖ-д төсөл хэрэгжиж эхэллээ. ЭМЖ-д төслийн санхүүжилтээр хамтын ажиллагаатай Японы Косэн сургуулиудын мэргэжлийн тэгэм хоорондын хамтын ажиллагаа, туршлага солилцох сургалт, KIS стандартын сургалт, мэргэжлийн номын орчуулга зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэллээ. 2024 онд нийт 4 багш сургалтанд хамрагдсан бол 2025 онд 4 багш Японд очиж туршлага судлах төлөвлөгөөтэй байна. Шинагава дүүргийн дарга тус сургуульд айлчилж ирсэн бөгөөд хамтын ажиллагааны санамж жижиг байгуулав. Тус санамж жижиг байгуулснаар Шинагава дүүргийн компанид оюутнуудыг дадлаг хэлгэх, ажилд оруулах. Шинагава дүүргийн компанид ажилласан оюутан эх орондоо иргэн ирсний дараа бизнес эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх. Талуудын олон улсын төсөл хөтөлбөрийг дангаар болон хамтаар хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар болсон. Нагаокагийн шинжлэх ухааны технологийн их сургуульд Шинмонгол технологийн коллежийн төгсөгчид дэвшин сурвалжих боломжтой боллоо. Ус их сургуулийн механик, барилгын тэнхимд сургуулийн тодорхойлолтоор дэвшин сурвалжих боломжтой болсон бөгөөд энэ жил 3 оюутан сонгон шалгаруулалтанд орсноос механик инженерийн тэнхимийн төгсөгч 50, барилга дэд утсын инженерийн төгсөгч Заяа Чимэгнэр тус сургуульд дэвшин сурвалжахаар боллоо. Ибараки мужийн Hitachi дүүргийн компаниудад дадлагын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв. Тус хөтөлбөрийн хүрээнд Hitachi дүүргийн жижиг дунд үйлдвэрийн байгууллагуудын төлөөллөд оюутнуудад зориулж сургалт зохион байгуулж 4 оюутан мэргэжлийнхээ чиглэлээр дадлагт хамрагдсан. Япон улсын Sakura интернет компанитай хамтран ажиллах эхлэл тавигдлаа. Sakura интернет компани нь Японыхоо томоохон сервисийн компани бөгөөд компьютерийн ухааны тэнхимийн оюутнуудад зориулсан клауд сервисийн мэргэжлийн багц хичээлүүдийг зохион байгуулах хамтын ажиллагаа эхэлж байна. 2025 оны 2 дугаар сард эхний сургалтууд орж эхлэх төлөвлөгөөтэй байна. JICA буюу Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр дадлагын 2 хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Бус дадлаг хөтөлбөрүүд нь Япон хэлний бэлтгэл сургалт болон DX сургалтуудтайгаараа онцлог юм а. Сургалтанд хамрагдаж шат чатны шалгуурыг хангасан оюутнууд дадлагт хамрагдах боломжтой болно. Шинмонгол технологийн коллежийн оюутнуудын хувьд ихтгэл хөтөлбөрийн сургалтанд 11 оюутан, Нагокагийн дадлагын хөтөлбөрийн сургалтанд 23 оюутан гадаж байна. Mandal Resource HHK-тай хамтын ажиллагааны гэрээ байгуул. Өмнө Говь аймагт уул уурхайн төсөл хэрэгжүүлж үндэсний компанитай гэрээ байгуулснаар оюутнуудыг дадлах хэлгэх, ажлын байраар хангах, хамтарсан сургалтуудыг зохион байгуулах зэрэг боломж бүрдлээ. Тус компанид манай сургуулийн 3 төгсөгч мэргэжлэрэн ажиллаж байна. Дотоодын тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсан байдал. Оюутнуудын хувьд MCS группийн тэтгэлэг, оюутлагын компани тэтгэлэг, SOFZ компани тэтгэлэг, Монгол Алт компани тэтгэлэг, Мабучи сангийн тэтгэлэг, Шинмонгол технологийн коллежийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт нийт 20 гаруй оюутнууд тэнцсэн амжилт гаргасан байна. Гадаадын хөтөлбөрт хамрагдсан байдал. Sakura Science буюу богино хугацааны танилцах хөтөлбөрт 8 оюутан, танилцах болон үйлдвэрлэлийн дадлаг хөтөлбөрт 27 оюутан, мэргэжлийн тэмцээн уралдаанд 7 оюутан, Япон улсын компанид ажилд орсон нийт 18 оюутан байна. 4 дугаар үеийн төгсөгчдийн дэвшин сурвалжих үйл ажиллагаа. Япон улсын Тоёхашигийн технологийн их сургууль, Нагаокагийн технологийн их сургууль, Chiba технологийн их сургууль, Sendai Kosны агсын түвшинд нийт 10 оюутан дэвшин сурвалжих гэж байна. 11 оюутан ажлын ярилцлагад тэнцэж, Японы компаниудад мэргэжлэрэн ажиллахаар боллоо. License Academy-тэй хамтарч Work and Travel хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүллээ. Цахилгаан техникийн улсын нээлттэй олимпиадад багийн төрөлд Шинмонгол технологийн коллежийн 1-р баг, багийн дүнгээр авраг болж алтан медаль шилжин авах цомоор Шинмонгол технологийн коллежийн 2-р баг, багийн дүнгээр мөнгөн медалаар тус тус шагнаглаа. Цахилгаан техникийн үндэс улсын нээлттэй олимпиадад хувийн төрөлд
Цахилгаан электроникийн инженерийн 3 ангийн оюутан Болор 1-р байр алтан медаль, Хүслэн 2-р байр мөнгөн медаль, Сувд Эрдэнэ 3-р байр хүрэл медаль, Ган Эрдэнэ 3-р байр хүрэл медаль, цахилгаан электроникийн 4 ангийн оюутан Мегмар Сэрэн тусгай байр, цахилгаан электроникийн 3 ангийн оюутан Хаш Төгөлдөр уран бодолтын авраг наран тусгай байранд тус шалгарлаа. Ансаад 2024 бичил хиймэл дагуул хөгжүүлэлтийн үндэсний авраг шалгаруулах 7-р тэмцээн New Robo болон New Space баг амжилттай оролцож Кансад үндсэн төрөлд тус тийнхвийн 2-оос 5-р курсын оюутнуудаас бүрдсэн баг 3-р байр. Буцагч төрөлд цахилгаан электроникийн инженер болон механикийн инженерийн оюутнуудаас бүрдсэн баг тусгай байранд тус шалгарлаа. DX Cup 2024 Winter тэмцээн цахилгаан электроникийн 5 ангийн бэлгүүд төгс жаргал цахилгаан электроникийн 3 ангийн хуу эрхэс нар амжилттай оролцож багийн оновчтой санаа бүтээлээрээ нийслэлийн бизнес инновацийн газрын тусгай шагнал хүртлээ. Бан улсад зохион байгуулагддаг Дизакон тэмцээн 4 хүртэл тоогоор салж ухсрагддаг 40 кг ачааг даалгаж дээр нь гинтийн ачааг давхар даах цаасан гүр бүтээх даалгавартай тэмцээнд барилга дэд бүтцийн инженерийн 4 ангийн баг 5 дугаар байр, барилга дэд бүтцийн инженерийн 5 ангийн баг 15 дугаар байранд тус шалгарлаа. Хөрсийн механик улсын 10 дугаар олимпиад. Хөрсийн механикийн улсын 10 дугаар олимпиадад барилгын инженерийн мэрэгжилтэн бэлтгэдэг улсын 8 ихтэй сургууль коллежийн 18 багийн 72 оюутан хувийн болон багийн төрлөөр геотехникийн шинжлэх ухааны мэдлэг чадвар авахсан байгаа сөрөн өрсөлдснөөс Шинэ Монгол технологийн коллежийн Д 2 цэцэг багшаар өдөрдүүлсэн Д мөн хамгаалан ахлагчтай багийн төрлөөр 3 дугаар байр эзлэв. Улсын химийн оюутны олимпиад. Улсын химийн оюутны олимпиадад 4 дахь удаага 6 болон 7 дугаар үеийн 5 оюутан бүхий баг оролцож, химийн инженерийн 5 ангийн оюутан бэлгүүн мөнгөн медаль, бат зэрэг хүрэл медаль тус хүртлээ. Мак ХХК Internship 2024 цалинтай дадлагч хөтөлбөрийн залуу судлаач 2024 оюутны эрдэмчлэгээний хурал, тус эрдэмчлэгээний хурал, Шинэ Монгол технологийн коллежийн 7 дугаар үеийн оюутан Г Баян жаргал, тэргүүн байр, 8 дугаар үеийн оюутан Ануужин 3 дугаар байр тус эзэллээ. Монгол инженер 2024 CAD CAM KAI улсын олимпиад. Механик инженерийн 6 дугаар үеийн оюутан төгөлдөр амжилттай оролцож, дэд байр мөнгөн медалийн эзэн болов. ABU Robocon 2025 тэмцээний 1-р шат. ABU Robocon 2025 үндэсний авраг шалгаруулах тэмцээний 1-р шатанд 10 сургуулийн 11 баг оролцсноос 4-р байр эзлэн зоогоо ахлан дараагийн шатны шалгаруулалтанд оролцохоор болов. Robocon 2024 тэмцээн. Тус тэмцээний competition Original Section төрөлд компьютерийн ухааны 4, компьютерийн ухааны 3 ангийн 2 баг оролцов. Competition төрөл цаанаас нь өгсөн даалгаврын дагуу програм боловсруулж бусад багуудтай тэмцэлдэх. Original Section төрөлд сэдвээр програм боловсруулан өрсөлдөж, Original Section төрөлд тусгай байрын шагнал өртөв. Улсын мэдээлэл зүйн олимпиад. Улсын мэдээлэл зүйн олимпиадын хорооноос зохиосон програмчлалын бодлогуудыг бодох тэмцээнд компьютер ухааны 4 ангийн З дөлгөөн М молор дүүрэг хотоос шалгарын улсын олимпиадад тусгай байр эзлэв. Оюутны програмчлалын улсын олимпиад. Улсын оюутны програмчлалын бодлогуудыг бодох тэмцээнд компьютер ухааны 4 ангийн оюутан молор, дөлгөөн, мөнх дорж, инх сайхан нар болон компьютер ухааны 3 ангийн оюутан цэлмэг нар амжилттай оролцож, багаар тусгай байранд шалгарав. Ихтэй сургуулиудын оюутнуудын хоорондох улсын бүтээлийн уралдаан. Ихтэй сургуулиудын оюутнуудын дунд зохиогдсон бүтээлийн уралдаанд компьютер ухааны 4 ангийн оюутан Б Зүнсод амжилттай оролцож 3 дугаар байранд шалгарав. 8 дахь удаагийн ханзны наадам. Японы суралцчгүй хот болон орон нутгийн сургуулиудын хооронд зохион байгуулагддаг ханзны наадмын ахлах сургуулийн төрөлд 17 сургуулийн 150 гаруй суралцагчид оролцсноос манай сургуулийн баг 3 дугаар байранд шалгаран хүрэл медаль хүртлээ. Багийн өрөлтгүүн цахилгаан электроникийн инженерийн 3 ангийн оюутан Сувд Эрдэнэ болон Хүслэн, химийн инженерийн 2 ангийн оюутан Тунгалаг, барилга дэд бүтцийн инженерийн 3 ангийн оюутан Мөнх Ананд, компьютерийн ухааны 3 ангийн оюутан Мөнх Оргил нар оролцов. 30 дахь удаагийн Японы айлны уран хэлтгийлийн уралдаан. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг сургууль хурлын Японы айлны уран хэлтгийлийн тэмцээнд цахилгаан электроникийн 3 ангийн Сувд Эрдэнэ шагналт байр эзэлж, Genesis хөтөлбөрөөр Японы хүмүүсд аялах эрхээр шагналтлаа. Оюутны математикийн 12 дугаар олимпиад. Ихтэй сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагдсан математикийн олимпиадад цахилгаан электроникийн инженерийн 4 ангийн оюутан хувь төгөлдөр бэлгүүдээ компьютерийн ухааны 3 ангийн оюутан инх сайхан, цахилгаан электроникийн инженерийн 2 ангийн Хүслэн, хаш төгөлдөр нар багаар оролцож 4-р байр эзэллээ. Монголын математикийн оюутны 60 дугаар олимпиад. 2 дугаар даваанд цахилгаан электроникийн инженерийн 3 ангийн Тайшир, компьютер ухааны 3 ангийн оюутан Дүлгөөн нар амжилттай оролцож тусгай байр эзэллээ. 2024 онд Шинэ Монгол технологийн коллежийн хамт олонд баяр хөөр багтан амжилтаар дүүрэн жил байлаа.
Ирж буй 2025 онд аз жаргал амжилт ололтоор бэлгэж хүсэл мөрөөдөлтөд хүрсэн он жил байх болтугай.